Эрхэм мөндөд зочид төлөөлөгчдөө, хүний эрхийг хамгаалагчдаа. Та бүхэнд олон улсын хүний эрхийн өдөр болон даян дэлхийн их тайван, аюулгүй байдал, хүний эрхийн баталгаа болсон нэгдсэн үндэсний байгууллага үүсч байгуулагдсан түүхт 80 жилийн баярын мэндийг бас өргөн дэвшүүлье. Нэгдсэн үндэсний байгууллагын анхны тулгуур баримтчиг болох хүний эрхийн түгээмэл тунхаглал 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан гарснаар хүний эрх чөлөөг дэлхийн нийтээр хүндлэн сахих, хүлээн зөвшөөрөх үнд суурийг тавьсан баттган бэхжүүлсэн түүхтэй билээ. Монгол улс 1974 онд иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактыг, 1976 онд эдийн засаг, нийгэм соёлын эрхийн тухай олон улсын пактыг соёрхон баталсан байдаг. Эдгээр Монгол улс олон улсын 300 гаруй гэрээ конвенцэд нэгдэн орсон манай улсын даян дэлхийн үйл хэрэгт эзлэх орон зай, хүлээж үүрэг хариуцлага өсөн нэмэгдэж буй тод илэрхийлэл болж байна. Тэртех 800-ны өмнө монголчууд бидний өвөг дээдэс Аз, Европын олон үндэстэн хоорондын дайн тулаан зөрчил тэмцлийг зогсоож, өрөнд орныг төр тиес хууль цаазын дор төвшөлтгөн, Монголын их амар амгалан зогслоож, улс төмнүүдийн харилцаа холбоо ийг бэхжүүлж, оюун санаа, шашин шүтлэг, худалдаа арилжаа, соёл урлаг, шинжлэх ухаан хийгээд тухайн үеийн хүний нийгэм хөгжин дэвших таатай нөхцөлийг бүрдүүлж чадсан түүхтэй юм. Монголын их амар амгалан өнөөгийн дэлхийн дахины инх тайван тогтвортой байдал, хүний эрхийг сахин хамгаалах төлөөх хамтын хүчин чармаалтын үнд суурь болгож дэвшилтэд үзэл санааг агуулж байсныг бас илтгэн харуулж байна. Тэгвэл манай улс энэхүү түүхэн уламжлаа орчин цагт баттган бэхжүүлж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, анх дугаар үндсэн хуулиасаа эхлэн эрэгтэй эмэгтэй хүмүүс адил тэгш эрхтэй байхыг тунхаглан арчилсан шинэ үндсэн хуулиараа хүний эрх чөлөөг нэг мөр баталгаажуулж чадсан юм. Арчлын баян бүрд болсон манай улсад айлчилсан нэгдсэн үндэсний байгууллагын ерхий нэрийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол улс бол зөрчил тэмцэлтэй энэ дэлхийн ертөнцид инх тайвны бэлэг тэмдэг болсон улс хэмээн үнэлсэн бол гэгэн ширет улсын төрийн тэргүүн асан Пап Францис оюун санаа, сүсэг бишрлийн торгон мэдрэмж танаа соёлын мөн чанарын эд эс бүхэнд гүнзгий оршдог учраас Монгол улс шашин шүтлгийн эрхчлөөний бэлэг тэмдэг болсон орон хэмээн хэлснийг энд бас би зориуд тэмдэглэн хэлхийг хүсэж байна. Мөн хүний эрхийн олон улсын Freedom House байгууллагаас эрхлэн гаргадаг судалгаагаар манай улс иргэний болон улс төрийн эрхийн хэрэгжилтийн байдлаараа бүс нутагта эрх чөлөөтэй гэсэн ангилд тогтмол багтаж ирлээ. Түүнчлэн дэлхийн эдийн засгийн форумын гендерийн зөрүүтэй байдлын үнэлгээний 25 оны тайланд Монгол улс нэг жилийн дотор 20 байраар урагшилж 65 дугаар байрт орсон. Энэ нь Аз номхон далайн бүс нутагта 5 дугаар байрт ирэмдэгдэж байгааг бас тэмдэглэн хэлэхэд таатай байна. Доктортой хөгжлийн 2030 хөтөлбөр дуусгар болоход ердөө 5 жил үлдээд буй энэхүү шийдвэрлэх цаг үед доктортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт дэлхийд дахинаад дөнгөж 17% байгааг бас та бүхэн мэдж байгаа. Тэгвэл доктортой хөгжлийн 25 оны илтгэл дурдсанаар Монгол улсын доктортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт 66.7% хүрч бүс нутагта тэргүүлэгч орны нэг болсон төдийгүй нэгдсэн үндэсний байгууллагын олон талт хамтын ажиллагааны индексээр 14 дугаар байранд орсон бидний олон жилийн хүчин чармаалтын үр дүн зохих амжилт бас гарч байгаагийн тод илэрхийлж хэлж болно. Энэ бүхэн бол монголчууд бидний арчил хүний эрхийн талбар дах ололт амжилт цаашид баттгах учиртай үнэт зүйл гэдгийг бас бид ямагт санаж явах ёстой. Эрхэм нөхдөө, хүний эрхийн үндэсний форумыг 20 жилийн өмнө Монгол улсын ерөнхийлөгчийн ивэлдор зохион байгуулж ирсэн сайхан уламжлалтай. Өнгөрсөн хугацаанд Монгол улсын үндсэн хуулиар баталгаажуулсан хүний үндсэн эрхийг хангах, хүндэтгэх, хамгаалах чиглэлд бодит ахиц дэвшил гарсан хэдий ч дэлхийд дахинд хурцтай өөрчлөгдөж буй нийгэм эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал, дайн тулаан, уур амьсгалын өөрчлөлт зэрэг нөлөөллөөс үүдэлтэй хүний эрхийн нөхцөл байдал олон шинэ сорилт бэрхшээлтэй бас нүгэр тулж байгааг бид бүгдээрээ бас харж ажиглаж байгаа.
Улсын их хурл 2003 онд батлан хэрэгжүүлсэн хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн үр дүнд Монгол улс хүний эрхийг хангахын үндэсний механизмаа бас бүрдүүлж чадсан. Тэгвэл цаашид хүний эрх хэрэгчлөөг хангаж хамгаалах үйл ажиллагаанд тулгарч буй олон сорилт бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд хүний эрхийг хангах бодлогын наривчилсан төлөвлөгөө болох үндэсний хөтөлбөрөөр шинжилэн сайжруулах зүй ёсны шаардлага бас тулгарч байна. Тухайлбал технологийн дэвшил нь хүн төрөлхтний хөгжил дэвшилд үнэлж болшгүй ололт амжилтыг бидэнд авчирж байгаа хэдий ч зарим талаараа нийгмийн бодит амьдралд эрсдэл учруулж цахим технологи ашиглан үйлдэгдэж буй гэмт хэрэг зөрчил цаашид нэмэгдэх хандлагатай байна. Цахим орчинд хүний эрхийг зөрчих, цахим технологи ашиглан үйлдэгдэж буй гендерт суурилсан хүчирхийлэл, цахим болон бодит орчинд хүүхдийн эрх зөрчигдөх, хүчирхийлэл дөртөх байдал нэмэгдэж, хүний эрхийг хамгаалахад шинэ сорилтууд хүн төрөлхтний өмнө бас давхар тулгарч байна. Тиймээс улс орнууд кибер аюулгүй байдлыг хангах, цахим орчинд хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх явдал энэ чухал болж байна. Монголчууд бид эртээр үеэс тэнгийн дорх юмс бүхэн амьтаа хэмээн үзэж, уул ус, урмал амьтан бүхэнд хүндэтгэлтэй хандаж, сав шим ертөнцийн зохиолдлого нь хүмүүний дотоод ертөнц ухамсарт үйлдэл салшгүй хамааралтай хэмээн үзэж ирсэн сайхан уламжлалтай, сайхан ахуйтай ард түмэн. Тэгвэл өдөгөө уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөр агаар, хөрс, усны бохирдол аюултай хэмжээнд хүрч олмоор иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх зарим талаараа зөрчигдөж байгааг бид бас мэдж байгаа. Тиймээс Монгол улсын ерөнхийлөгч доктортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, Монгол хүн эрүүл аюулгүй орчинд эрүүл хүнс хэрэглэж, эрүүл чирэг аз жаргалтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор тэрүүн мод эрүүл Монгол хүн хүнсний өвсгөл зэрэг үндэсний хөдөлгөөнүүдийг санаачлан улс орон даяар амжилттай хэрэгжиж байгааг бас та бүхэн мэдж байгаа. Мөн нэгдсэн үндэсний байгууллагын сүлжэлтэй тэмцэх конвенцийн 17 дугаар баг хурлыг Улаанбаатар хотноо ирэх 2026 онд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгааг бас тэмдэглэн хэлэхэд таатай байна. Түүнчлэн хот суурин газарт оршин суугаа иргэдийн эрх, амьдрах орчинд гарч буй сөрөг нөлөөлөл, агаар ус хөрсний бохирдол, хэд төвлөрөлөөс үүдэлтэй нийгэм эдийн засаг, хүний эрүүл мэнд, байгаль, экологийн хүндрэлтэй асуудлууд өдөр их тусам бас нэмэгдэж байна. Тиймээс цаашид шинээр байгуулахаар төлөвлөсөн болон дахин төлөвлөлт хийх бүх хот суурин газрыг хүн дээлтэй, хүн төвтэй, ногоон хөгжил суурилсан, нийгмийн суур үйлчлэгийг хангасан, ард иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэн хөгжүүлэх нь энэ чухал гэж үзэж байна. Энэхүү зорилгын хүрээнд Монгол улсын ерөнхийлөгч эртний нийслэл хар хором хотыг сэргээн байгуулах зорилгыг 2022 онд гаргаж, төрт ёс, түүх соёлын үнэт зүйлийг шингээсэн, доктортой хөгжлийг дэмжсэн, нүүдлийн болон суурин соёл иргэншлийг орчин үеийн чиг хандлагатай хослуулсан, хөдөө аж ахуйн кластер, шинжлэх ухаан, аял жуулчлалын төв болсон эко ухаалаг хот болгон байгуулахаар шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажил нь бас эхлээд явж байгааг та бүхэн мэдж байгаа. Түүнчлэн хяналтын нэгдсэн тогтолцоогүй болсноос үүдэлтэй агаар, хөрс, ус, орчны бохирдол болон эрүүл аюулгүй байдалтай холбогдох хууль тогтоомж стандартын хэрэгжилтийг хангуулах, хамгаалах, хяналтын өр нөлөө зохих шаардлага хангахгүй болсон хэмээн мэргэжлийн байгууллага судлаатаж дүгнэж байгааг бид бас анхаарах ёстой. Манай улсад 2023 оны байдлаар нийгмийн халамжийн зардал дотоодын нийт бүтээгдэхүүний 3.7%, улсын төсвийн 9.9%-ийг эзэлж байгаа хэдий ч ядуурлын түвшин дөрвтэй бас уурч өгөхгүй байна. Тиймээс иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, ядуурлыг бууруулах, иргэдийг ажилтай, орлоготой болгох, баялагийг тэгш хуваарлах бодлого шийдвэрээ шинжилж, эрчимжүүлэх шаардлагач бидний өмнө зүй ёсоор тавигдж байна. Мөн 2023 онд Женев хотноо зохион байгуулагдсан хүний эрх 75 дээд өндөр түвшний арга хэмжээнд нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн эрхийн бүс нутгийн сургалт судалгааны төвийг байгуулахаар авсан үүрэг амлалтаа биелүүлэх чиглэлээр
Монгол Улсын засгийн газар бодит арга хэмжээ авч анхаарч ажиллах нь зүйтэй гэж үзэж байна. Монгол Улсын үндсэн хууль болон олон улсын гэрээгээр баталгаажсан хүний эрх чөлөөний хэрэгжилтэд хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлээс хараад бусаар хяналт тавих чиг үүрэг бүхий үндэсний байгууллагын анхдагч хуулийг манай улс одоогоос 25 жилийн өмнө гаргаж баталж хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог байгуулах эрх зүйн үндсийг баталгаажуулж чадсан юм а. Энэхүү Монгол Улсын үндсэн хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуулийг 2020 онд шинжилсэн бөгөөд хүний эрхийг хамгаалагчдын эрх зүйн байдлын тухай анхдагч хууль, хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг 2021 онд тус батлан гаргасан. Мөн Монгол Улс хүний эрх хамгаалагчдын бие даасан хуулийг батлан хэрэгжүүлж буй Аз тэвийн анхны улс орн болсон бүс нутгийн түвшинд хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах чухал алхам болсныг хүний эрхийн олон улсын байгууллагаас онцлон тэмдэглэсэн байд юм а. Эдгээр хуулийн хүрээнд хүний эрхийн комиссийн үндэсний комиссийн бүрэлдэхүүн өргөжөж, эрүүл шүүлтээс урьдсан сэргийлэх үндсэн механизм, хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах болон хүний хувийн мэдээллийг хамгаалах бүтцийг манай улс шинээр байгуулж чадсан. Энэ нь сүүлийн жилүүдэд хүний эрхийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлсэн бодлого үйл ажиллагаа шийдвэрт иргэдийн итгэл үнэмшил нэмэгдэж, хүний эрхийн боловсролыг дэмжих, түгээх, соён гэгэрүүлэх, хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа өргөжин хөгжиж, улам илүү хүртээмжтэй ил тод болж байгааг нэн сайшаалтай байна. Гэвч цаашид хүний эрхийн үндэсний комиссийн асуудал хариуцсан гишүүдийн чиг үүрэг, механизм хоорондын уялдааг хангах, үйл ажиллагаа тогтолцооны нэгдмэл бодлоготой байх, орон нутагт ажиллах бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох, үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх, эдийн засгийн баталгааг хангах чиглэлээр эрх зүйн орчин улам боловсронгуй болгох, хүний нөөц техник хэрэгсэл орчин нөхцөлийг Парисын зарчимд нийцүүлэн улам сайжруулах шаардлагач бидний өмнө бас тулгарч байгаа.